Анхны одоо ерөнхийдөө бол иж бүрэн хувцас хоом гэж байна. Дархуул аймгийн онцгой байдлын газарт тээвэр галамтрах зэрэг олон үлдтэй дорооныг иргэдүүлж турлын дарга Янжмаа хүлээлгэ өглөө. Инээний гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хариу арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж байгаамаа. Гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс DJI-ийн T70 гэсэн загвар бүхий 80 сая төгрөгийн өртөгтэй дроныг одоо хүлээлгэж өгж байна. Бүү бас саяны хүрээнд. За энэ маань нэг дороо 70 кг-ын даацтай. За тэгээд ус болон бусад одоо зүйлсийг тээвэрлэж гал унтраахаас гадна хүн хурж болохгүй байгаа эрсдэл нөхцөл байдалд бол бас хурж ажиллах, хоол, хүнс, эм одоо хэрэглэгдэхүүн бусад зүйлсийг хүргэх, хүн тээвэрлэгч гэдэг юм уу те ийм одоо бас боломжтой ийм дрон юм байгаамаа. Тэгээд онцгой байдлын газрын хамт олон маань 6 сарын 1-ээс эхлээд 9 сарын 1 хүртэл үер усны осол эндэгдлийг бууруулах урчин сэргийлэх ажлыг одоо зохион байгуулах, ард иргэдэд үйлчлэгээ үзүүлэх энэ ажлаа бол эрчимжүүлээд эхэлсэн байгаа. За тэгээд мөн галт төмрийн эрсдлээс сэргийлэх одоо бусад одоо хураачлын улирлалт үүсдэг нөхцөл байдлыг бууруулахад бас ажиллаж байгаа. Тэгээд энд нь бас нэмэр тус төхөн болно гэж энэ одоо дроныг гардуулж байгаамаа. Дрон нь гамшиг ослын үед азлагдсан болон хүрхэд хүндрэлтэй бүсэдээ эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай ачаа барааг шуурхай хүргэх, эрен хайх, аврах ажиллагааг дэмжих юм а. Ингэснээр гамшигын үед шуурхай хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аврах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж бодит хувь нэмэр оруулах юм а.